Чи хизээч амжилтанд хүрэхгүй хичээгээд ч яах гэсэн юм гэж хүмүүс надад хэлэхэд үнэхээр муухай санагддаг байсан. Гэхдээ би хизээч өөртөө итгэх итгэлээ алдаж байгаагүй болохоор эцэст нь амжилтаас ч том зүйлд хүрсэн юм. Тиймээс би та нарт ямар зам туулж юу ойлгож авснаа ярьж өгье. 10 жилдээ ер нь би гавл хүүхэд байгаагүй л дээ. Бүр хол явах хүүхдийн тоондч багтдаггүй байлаа. Бусад хүүхдүүд хүртэл надаар тохуурхаж чи юунд ч хүрч чадахгүй дээ гэж хэлдэг байсан юм. Надад маш олон мөрөөдөл байсан болохоор ингэж хэлүүлэх үнэхээр хэцүү байдаг байлаа. Би өөртөө ч намайг хүрээлж байгаа хүмүүст ч сайн сайхан ирээдүг бий болгохыг хүсэж байхад багш нар маань ч надад итгэдэггүй байсан юм. Бизнесийн магистрт элсэхдээ хүссэн сургуультай орж чадаагүйг минь хараад чи зүгээр арай амархан юм сонгохгүй дээ л гисгээж байв. Шаргуу хөдөлмөрлөж чадвал хинч зорьсондоо хүрч чаддаг гэдэгт итгэдэг учраас би хүмүүс намайг чадахгүй гэж хэлэх бүрт харин ч тэдэнд чадна гэдгээ харуулахыг хүсэж байлаа. 5 жилийн өмнө хурдтай өсч яваа нэгэн дижитал маркетингийн агентлагт ажилд орсноос хойш би бусдаас илүү ажиллаж байж л надад боломж гарна гэдгийг мэдж байлаа. Тиймээс би өглөө 5 цагаас босч өдөрт 5 цаг унтаж 7 хоногийн 7 өдөрт ажиллаж байв. Хичнээн удаан сууж ажилласан ч би чадаж байгаа гэдгээ хүмүүст хамгийн түрүүнд харуулахыг л чухал гэж боддог байлаа. Нэг хэсэгтээ ингэж яваад болж байлаа. Менежер болох гэж 2 жил болсны дараа хамгийн залуу захирал болох зорилгыг би өөртөө тавьсан юм. Дан ганц ажилдаа хамаг анхаарлаа хандуулснаар юунд хүрэхийг би тэр үед мэдэхгүй байж. Нэг өдөр хамгийн том харилцагч маань уулзалт хийхээр имэйл илгээхэд л энэ бүхэн эхэлсэн юм. Тэр өглөө би сэрдгээрээ сэрээд ажлын төслүүдээ гүйлгэн харан өдөрт хийх ажлынхаа жагсаалтыг гаргаад байж байтал гинэт шээс хүрлээ. Юу вэ? Дахиад уу? Яагаад ингэж их өвдөд байгаа юм болоо? Сүүлийн хэдэн 7 хоног хит олон удаа ингэж байх юм. Тэгээд би имэйлээ шалгангаа 0 ортол том харилцагч маань 7:45-д уулзалт хэвээрээ бидтэй гэсэн байлаа. Оо яана, тэр уулзалтыг таг мартчихсан байж штэ. Яахаараа ингэдэг байна? 7:20 болчихсон байна. Би очиж явна гэж мессеж бичээд түлхүүрээ шуурч аваад гэрээсээ яаран гарлаа. Дэвтэр, компьютер, тэдний төсөл. За өөрөө мартааг байгаа. Өглөөний цай. Тэгээд би замаараа дэлгүүр орж кофе сэндвич авлаа. Автобуснаас хоцорчихсан болохоор гялс замын унаанд суув. Тэгтэл замын ажил хийж байгаа таарч хуучин автобусны ард утаанд нь бид түгжирчглээ. Ямар муухай утаа вэ? За энэ ч өнгөрч уулзалтандаа хурдан очих хэрэгтэй байдаг. Би хамаг чадлаараа хурдалсан ч хоцорчихсан байлаа. Ёо би яах гэж замаараа идэх юм авва? Тэр ямар энэ харилцагчаас маань чухал биш үү? Тэгээд би офис руугаа гүйж илүү ажил амжуулж энэ алдаагаа залруулах гэж оролдлоо. Тэгтэл цуг ажилдаг 2 охин маань намайг дуудлаа. Тэгээ бид нар туулын төрсөн өдрийн тортыг задлах гэж байна. Хүрээд ирэлдээ. Өө тэгмээр л энэ даанч би ажил ихтэй байна. Надад авчихаараа тийх үү? 8:15 болж байна штэ. Ажил эхлээд дөнгөж 15 минут болж байхад хэдэн минут завсралчих л да. Харин тийм ээ, би хэдийн юм амжуулахгүй болохгүй нэ. Дараа яг за. За. Нэрээ энэ хагасанд бид нар караоке орно. Цуг явах уу? Тэгэлдээ толгоогоо амраагаа жаахан хөгжилдээ л дөө. Өө, чи арай эрт хэлэхгүй дээ. Би өөр юм төлөвлөчихсөн. Гэхдээ дараа яг хамт явнаа. Амлаж байна. Тэднийг явангууд би дотроо би явмааргүй байгаа юм биш л дээ. Тэд нар харин ойлгохгүй байна. Би жаахан удаан болохоор тэднээс 2 дахин их ажиллаж байж л тэдэнтэй адил үр дүнд хүрнэ. Тэдэнд бол амархан л да. Гэхдээ надад бол гэдэл бодож байтал өглөө өвдсөн шиг дахиад л өвдлөө. Яа, одоо бүр амар хатгаж байна. Яагаад ингэж их өвдөд байгаа юм болоо? Сүүлийн хэд хоног өглөө юм идээгүйгээс болж байгаа хаа. Тэгээд би кофе аваад уучихвал дээрдэх юм шиг санагдаад гялс гарч нэг кофе авлаа. Гэхдээ нэмэр болсонгүй. Их хүчтэй өвдөж байсан болохоор би ширээгээ налж гараараа гэдсээ тэвэрлээ. Сарын тэмдгээс ч илүү хүчтэй базалж байна. Өвдөлт нь улам хүчтэй болж толгоо эргэж байна. Тэгээд би ухаан алдчихж. Нүдэ нээтэл миний орны хажууд эмч байж байлаа. Тэр надад чи ажил дээрээ ухаан алдсан гэж хэлээд асуулт асууж эхлэв. Хамгийн сүүлд юу санаж байна? Би сүүлд гэдэс өвдснөө хэлтэл эмч маань аль хэдийнэ мэдсэн юм шиг намайг ойрд олон дахин шээж байгаа юу гэж асуулаа. Эмч миний арцаг хэсэгт дарж үзээд энд өвдөж байна уу гэлээ. Ааха, яг наа чин. Тэгтэл эмч санааг чин зовооморгүй байна. Гэхдээ цусны ерөнхий шинжилгээ чиний арцаг хавийн завир зэрэгт үндэслэж умаан хүзөөний хорт хавд руу үгүй юу гэдгийг тодруулах хэрэгтэй байна гэж хэллээ.
Умайн хүзүүний хорт хавдар эмэгтэйчүүдэд хамгийн илбэг тохиолддог өвчин боловч эрт шатанд нь маш цөөн шинж тэмдэг илэрдэг. Тиймээс зүгээр юм шиг байсан ч эрүүл мэндийн үзлэх тогтмол хамрагдах нь чухал. Ингэж сонсоод зүрх амаар гарах шахлаа. Хорт хавдраа яаж тийм байж болдог байна? Би дөнгөж 27-той штэ. Хорт хавдрыг чинь ядаж 50-тай хүмүүс тусдаг үсттэй. Би амьдралаа нарийн төлөвлөсөн байсан. Харин ийм юм болно гэж хизээж төсөөлж байсангүй. Миний ирээдүй нүдэн дээр минь сүрч нулимс нүд рүү хасгарлаа. Харин эмч намайг тайвшруулж энэ зүгээр л шинж тэмдэг, онш биш. Чамаас нэмж тодруулмаар байна. Өнгөрсөн амралтын өдрөөр юу хийсэн бэ? Ажил? За, тэрний өмнөх 7 хоногт бас тэгж ажилласан уу? Тэгсэн. За, өчигдөр орой юу идсэн? Дэлгүүрээс кофе сэндвич авч идсэн. Чи хэд их ажилддаг юм байна? Ямар ажил хийдгийг ч асууж болох уу? Би нулимс цээлгэнсэн нүдээр нэг компанид менежер хийдэг гэж хэллээ. Би түүнд 10 жилдээ муу сурдаг байсан болохоор сайн ажиллаж бусдад үлгэр дуурайлал болохыг хүсдэг учраас ингэж ажиллахаас өөр замгүй байснаа хэллээ. Гэтэл түүний хариулт амьдралыг минь өөрчилсөн юм. Тэр надад "Чи 27 настай менежер хийдэг гэдэг чинь аль хэдийн мундаг биш гэж үү? Чиний амьдралын хэв маяг чинь маш аюултай гэдгийг мэдэх хэрэгтэй. Их ажлын стрессээсээ болж чи зөв хооллож хангалттай унтаж амрахгүй байгаа болохоор хавдрын эсрэг тэмцэж байдаг дархлаа чинь суларч байна. Судалгаагаар эрүүл амьдралын хэв маягтай хүмүүсийн 40-с доош хувь нь хорт хавдраар өвчлөх магадлалтай байдаг. Чам шиг стресс ихтэй хүмүүсийн 50-аас илүү хувь нь хорт хавдар тусдаг. Бусдад үлгэр дуурайлал болох нь сайхан ч гэсэн өвдөж байж амжилтанд хүрэх нь зөв гэж үү? Би шинжилгээний чинь хариуг үзчихэд ирээ. Харин чи энэ талаар бодож байгаарай. Чи өөрийнхөө биеийг сайн ажилдаг, эвдэрвэл өөрийгөө засдаг гайхалтай машин гэж төсөөл. Энэ машин байнга ажилдаг байг. Гэхдээ өөрийгөө засах цаг өгөхгүй бол эцэст нь эвдэрч бусдаас хамаагүй муу ажиллах болно. Яг энэ машинтай адил чиний бие ч гэсэн өөрийгөө сэргээх цаг гаргаж байж л үр дүнтэй ажиллаж чадна. Тийм болохоор бие бодож, дасгал хөдөлгөөн хийж, эрүүл хоолно гэдэг нь зорилгодоо хүрэх цагаас чинь авна гэсэн үг биш. Харин энэ бол зорьсондоо хурдан хүрэхийн тулд биеэ илүү хүчтэй болгож байгаа хөрөнгө оруулалт гэсэн үг. Хариу чинь сөрөг гарчээ гэж эмч эргэж ирээд хэлэхэд сэтгэл минь тайвширлаа. Чи хорт хавдраас болоод биш, ядаргаанаас болоод ухаан алдсан байна. Олон дахин шээгээд байсан чинь хэд их кофе ууж, бөөр чинь хэд ачаалснаас болж. Би чамд 7 хоногийн чөлөө өгье. Сайхан амраад тайвшир. Харин энийг эрүүл мэндэд санаа тавих хэрэгтэй гэсэн анхааруулга гэдгийг ойлгоорой. Тэгээд би тэр өдөр амьдралаа өөрчлөе гэж өөртөө амласан юм. Энэ удаа би эрүүл байснаар яаж амжилтанд хүрэхийг харуулах болно. Би галбиртаа анхаарч, найзуудтайгаа цагийг өнгөрүүлж, биедээ сэргэх цаг өгөх болно. Маргааш өглөөн сэрээд компьютероо нээхгүй байх амаргүй байлаа. Сэтгэл төгшөж, өдрийн ажлаа төлөвлөмөр, төслүүдээ уншиж, цаашдын хийх юмнуудаа ч эргэж хармаар санагдаад байв. Гэхдээ тэгсэнгүй. Эмчийн үг толгойд орж, хэрвээ чи эхлээд эрүүл аз жаргалтай байвал зорилгодоо илүү хурдан хүрч чадна. Тийм болохоор би оронд нь өөртөө эрүүл өглөөний цай бэлдэж, номын дэлгүүр орж, уран зөгнөлт ном уншиж эхлэн өөрийгөө ажлаас өөр ертөнцлөө татан орууллаа. Би улам аз жаргалтай тайван болж ажлын цагаа салгаж сурлаа. Ажлынхаа охидуудаа йогийн хичээлдэж явдаг боллоо. Гайхалтай 1-7 хоногийн дараа ажилдаа эргэж ирэхдээ би шал өөр болсноо анзаарч байлаа. Би ухаан алдаж унахаасаа өмнө 7 хоногийн 24 цаг ажиллаж байхдаа ядруу биетэйгээ байнга тэмцэлдэж байж, өдөр ирэх тусам мартамхай болж байснаасаа болж би уулзалтуудаасаа хоцорч, дэлгэц харахаар нүд жирэлзэж, тогтож харж чадахгүй ямар нэг хэцүү асуудлыг шийдэх гэхээр толгой дүүрээд байдаг байсан. Харин одоо бие бодол минь эрүүлжснээр би яг л шинээр ажиллаж байгаа машин шиг л хичнээн хэцүүч гэсэн ямар ч сорилтыг давхад бэлэн юм шиг л мэдрэгдэж байна. Завгүй байна гэдэг өр бүтээмжтэй байна гэсэн үг биш гэж хүмүүсийн хэлдэг нь үний юм байна. Тэр нэг өдөр ухаан алдаж унснаас хойш 2 жил өнгөрчээ. Тэрнээс хойш амьдрал маань тэр чигтээ оронгороо иргсэн гэхэд буруутгахгүй байх шүү. Би өмнөх шигээ олон цаг ажиллахгүй ч 2 дахин их ажил амжуулдаг болсон. 7 хоногт 2 удаа дасгал хийснээр дархлаа маань сэргэж, зөв хооллосноор өдрийн турш эрч хүчтэй болж, кофе уухаа багасгаснаар шөнө сайн унтаж, хоногт 7 цагаас илүү нойр авахаар юмд ч илүү сайн төвлөрдөг болдгийм байна. Ажлын найзуудтайгаа гарч урдаг болсноос хойш би сэтгэлж сэргэж, ажил дээрээ бусадтайгаа сайхан харилцаатай болсон. Өнөөдөр юу болсон гэж? Дарга чамайг дуудаж байна гэж ажлын охин маань хэллээ. Тушаал дэвшжээ.
Би өрөөрөө нортол дарга над руу инээмсэглэн баяр хүргээ дээгий. Чи бидэнд яаж ажиллах ёстойг жинхэнэ харуулж өглөө гэж хэлв.